Univision спортын фанатуудад зориулсан спорт апыг бэлэн нэвтрүүлээд ирсэн. Энэ удаа болохоор манай бидний үзэх дуртай үнэсний дээдлийг манайх бус аппликейшнээр дэмжсэн байгаа. Тэгээд бус аппликейшн фассан мөн үздэг хүн болон өөрсдийн дуртай камерын өнцгөр үзэх боломжтой бөгөөд тоглолтын мэдээллийг нэг дороос авах юм. Тэгээд өнөөдрийн манай зочдоор болохоор SG Bank камерчин Сэлмэг AKA Цэцүүлаа ирсэн байна. Was good. Тэгээд манай нөгөө зочин болохоор Сэлэн Бонус багийн камерчин Батбаяр AKA Таан AK за тэгээд өнөөдөр болохоор хэдүүл бас хит үүртэй бас нэлээд хүчтэй зүйлсийг бол хийн. Тэгээд эхний үе болохоор warm up уу би халаана өөрсдөө халаана. Тэгэхээр хоёр бодлохоор хамгийн анхны ингээ орж исэн сагсны тэмцээн юм хиттэй байсан хаана усын тэгээд тийрээд уйлж исэн юм уу эсвэл бүр ихний тэмцээнээс алтмалт аваад эхэлчихсэн юм уу? Ихний тэмцээнд ямар хөөсөн бэ сагсны? Минийх болохоор юусэн бүр юу 10 баха юу 10 тэг яг донд ингэ хөтсөн тэгээд тэр оройн яг би бүр ингэ тогтлоод ингэ унтах яг ерөөсөө яг унтаж чадахгүй тэгээд ингэ яг яах бол тэгэл тиймэрхүү яг өнгөрчихсэн. Тэгээд тухайн тэмцээнд ороод амжилт гаргасан уу? Тухайн тэмцээнд ороод ер нь л амжилт гаргаагүй. За Кан би бол анх удаа Солонгосын middle school сурч байгаа. Тэгээд дунд сургуульд явж байгаа. 6 сар бэлтгэлгээд тэгээ нэг анх удаа төвцөө орж исэн. Эцтэй биш. Тэгээ бараг нэг 14 товтоос баха. Бас ч хойж юм биш үү? Тэгээ тэр өдөр бол ер нь нэг амар сандарсан. Юу ороо талбай дээр орж юу сайн мэдэхгүй. Яг тиймэрхүү дурсамжл. Окей. Байдаг. За дараагийн болохоор шүү дээ. Энэ season 2-ын одоо хийсэн хамгийн хэцүү тэгээ бүх стамина дээр дуусаа бүр ингээ ирчүүч бүр ингээ дуусан тийм тоглолт юу байсан бэ? Бүр тоглолтын дээр бүр амар тоглолттой явж байсан. Надад плей-оффын цуурлын хамгийн сүүлийн Game 7 надад амар өөрөө амар чутгсан. Хожигс амар өсөлтөд ороод хоёр тэнцвэл 3-аас амар тэнцвүүлээд тэгээ барыг хожчлоо гэж бас өөртөө итгэлтэй байжсэн. Тэгээ сүүлдээ ялч гэж жоохон хэд оны хожигдсон тэр үйлдэл бол тэр тоглолтод надаас амар маш бодогддог. Yes. Okay, Game 7. Just Стамина барсан зүгээр байхгүй болоо дээрээ. Би өвдгөө. За энэ катлаар агшгүй. Битгий катлаа уусал яг позитив ч ямар стамина өрсөн тоглолт үнэхээр баг ямарч хамгийн яг миний яг талаар үлдсэн тоглолт гэвэл яг тэр нөө Christmas-ийн тоглолттой. BC Schneider тогсон. Тэр ч яг санаанд орж юм ер нь. Ядраас. Тэр үед ч яг нөгөө нэг Chris Минда 2 бэртцээсэн. Тэр үеэр ялцчихв. Яг намайг шилжих байхгүй юу? Тэр үе яг одоо ч тэр санаанд орж юм. Окей. За тэгвэл шээ хоёр бэлтгэл дээрээ бүр ингээ мянга үзээ зүгээр нүдэ анихгүй хожно гэж байгаа тоглож нэг тоглож ийн гэлээ. За багийнхаа нуу. Тийм багийнхаа. Тийм нэг тоглож бүүсаа. Би чамд мянга үзээ мянга бол уусаа нэгээс нэг бол нагтаа хавтахгүй. Эрдэм төгсгөө нэг ах байт юм ба. Би мянга үзээд мянга нэг. За окей. Эрдэм төгсөх гэж. За. Надад бол саруул гэдэг бүги гэж тий. Тийм Маркус. Маркус хос яаж Париж тий. Байхгүй саруул. Тий саруул гэдэг. Гөө Ахмад. Ахмад. Тий. За окей түүнээсээ тойроо болохоор Монголын одоо лигийн бүх цаг үеийн номер 1 чих яг бүргүй энэ хүн болоосаа хөндлөл гэж боддог тийм хүн байгаа л үстэй. Бэлгүй ах юм болоо. Том яхаа. Тийм үсээ марахгүй байх л. Ер нь эсрэг тоглоход яг ямархуу филингтэй байдгийг. Одоо ингэ хамгаалж ингээл мисс матчтар ингээд таарна штэ тийм үү. Яа ер нь яг амар хэцүү байд юм аа ингээд яг гадаад мэрэгчлэнүүд ч уусаа хамгаалтыг өгж хөлчлөлтэй тэнгуут яг ингээд яг тиймэрхүү бэлгүй хэтэртэй таарчгаар за бурхан минь яг хичээж байгаа. Тий хичээж байгаа. Гэхдээ ямар нэгэн байдлаар аргалаад тэгээд ингээд сайн хамгаалдаг хүнд нь шилжүүлье тий. Тиймэрхүү байдлаар нэг аргалсан байдалтай ингээд дотроо залбирч байгаа юм ч тий. Битгий онаавар гойж шүү. Тэгээд хичээд ихтэй юм л. За окей, shout out to Томях. За би бас санал бас нийлжлээ. Бэлгүй Томях. Тэгээд салан тоглолт хийлээ. Ер нь бас хамгаалтан дээр таарч үзүү ах ер нь ямар хөө байна. Тэгээд стил бас байх шиг үйлдэж штэ. Ер нь одоо 35
Настаа ч гэсэн яг өөр яг хийгээл явдаг. Яг талбай дээр өөр үүргнүүд хийгээл тэгээ хамгаалах бас хэцүү байсан. Тоглоод ч гэсэн хамгаалт тоглоод аль нь нэтгэвтэй. Тэгээ би яг Томихаас нэг юм анзаарсан амар юм лээ. Нэг багт байхад амар түшигтэй юм шиг санагдсан. Тийм. Би хамт байж үзээгүй л дээ. Нэг баг байж үзээгүй. Ямар ч тач ингээд багийнхан дүүнер энтер амар яг тэр үнтэй байхаар амар юм юу догшилттай. Эсвэл нэг юм айдсгүй ч юм уу те. Тиймэрхүү байдлыг амар юу нал анзаардаг юм те ингээд. Тэгээ одоо Томи ах ч гэсэн ингээд те яваадаг ах нь байгаа гэсэн мэдрэмжийг байнг өгдөг юм уу те. Тийм ингээд нэг тийм амар анзаардаг юм нал. За окей, одоо тэгвэл шít 2 болохоор одоо бүх цаг үед өөрийнхөө хамгийн шилдэг гэж бодсон ингээ гарааны тавтыг бүдлүүлээ байрал пүүс дээр. Бүр ингээ холбогчтой тэр шидэгчтэй тэр тоглогчтой тэр пад гэх бүр яг all time. Одоо баг ийзэн шүү тийм. Тоглогч биш. Баг ийзэн. Одоо баг ийз. Би болохоор яг за all time гэхгүй яг зүгээр гоё. Залуучуудын nice тий бүрдүүлэлт гоё санагдчихэв. Холбогчтой Miners-ийн Bolko гэж бодож байна. Яг SG дээр болохоор Батаяр ахыг сонсгочи. Тэгээд SF дээр мэдээж Томах. Тэгээд PF дээр болохоор Дамжтай центр дээр бол Аза. Тэгээд PF дээр миний Байса. Ихвэсэлэн талаа. Окей. Тэгээд амар юм я подкаст нэлээ өндөр. Тийм хурцтай шийдэлттэй өндөр л баг байна да. За окей. За миний бодлоор бол нэг номер дээр бол манай багийн тулга. Торо тий. Торо. Окей. Хоёр дээр бол за хасис харуул. Хасис харуул. За. Гурав дээр за инх хосглон. Хосглон. За. Дөрөв дээр за Brothers Чингү. Одоо Issues багтай гэр баг. Тав дээр бол зүгээр яг Аз ойл гэж хэлмэ. Аз ойл хүлээлгэн. Тий. Зохиод манайха их нь илүү баг бүдсэн юм зү тэ. Сэвцгээхгүй да. За тэгээ дараагийн асуулт болохоор ерөөхдөө ингээд хоёрын сүмгийн карьер ингээд дуусаад ерөнхийдөө хоёр үлдээх сүмгт ингээд ямархуу амжилтыг хүсэж чинь ер нь сүмгээс шинэ юу хийж байгаа юм. Ер нь бол яг карьер дуусахад яг ямархуу хүлээлттэй дуусах вэ гэсэн утгатай асуулт юм шүү дээ. Swag-тэй нэг бас swag байсан шүү нэ. Swag-тай тоглох. Тиймэрхүү л тэрнээс нэг амар юм юу би феймер менежер. Би бол тийм үесээ чадахгүй тэгээ зүгээр яг дуусахтаа энэ нас нэг бас сэтгч байстай. Swag. Тэгэл одоо ингээд доороо 3-4 жил тоглож магадгүй. Тэгээ ер нь одоо Монгол тоглох үедээ нэг авраг авч үзмээр тийм юутай бодолтой. Тийм филинг л мэдээ. Яг фокуслал дараа жил бас авраг авахын төлөө бас амар хүчтэй орж игээ бодож байгаа. Окей л. За тэгвэл өөрсдөө тоглолтын арга барилыг дуугаар илэрхийлвэл ямар дуу авах вэ? Надаар тоглосон. Надад тоглосон хараа. Би байдаг доо. Байдаг юм уу? Байхгүй бол тэгэл зохиож л доо. Надаар тоглосон хайр. Тоглолтын арга барил шүү дээ. Окей. Би бол Солонгосын MC Sniper BK Love гэдэг. BK Love. Тэ. BK. Монгол дээр ер нь тэр дуу амар сонсдог байсан. Халаалтан дээр тэрийг сонсох уу? Халаалтан дээр тэрийг сонсож чадах уу? Болно шүү. За тэгвэл шүү хоёр эзэмгүй алт руу шүү дээ ингээд бүр яхаад болчихсон. Тэнгууд багийнхаа нэг тоглогчийг авч явахгүй хэнийг авч явах вэ? Одоо хамгийн очиод ажилтаа ч ба тэ. Нэг авч явах вэ? Багийнхаа нэг тоглогч. Баяр тэрт нэг авшаа. Брайлын тогтойтой. Яг яг бит хоёрын vibe амар таардаг. Бүр амар funny. Тэгээ маац тэгээд ингээд яг бит хоёр нийлэхээр ер нь бол бүр юм галзуу нэг тэнэг хоёр хөхтэй шүү дээ. Бүр 24 доллар ингээд би бинээсээ удахгүй ингээд ил ирээд балаараа тэгээд би бинээ шоолоод явуулаад тэ хэрэлтгүүдээ хэрэлдээ тэгээд ер нь бол бүр амар юм гоё нэрхтэй. Окей. Тэгвэл хин гэдэг тамирчин бүр яагаад явж явахгүй очи угаасаа бит хоёр токсер гэдэг угаасаа бит токсик. Тодлоош нь би угаасаа мэдчихсэн дөө. Ооч сайн найзууд биш үү? Сайн найзах үедээ найзах үедээ тэгээд токсик үедээ сайн токсик юм шүү. Бас токсиктэй бас. Окей. За. Миний хувьд бол Цэрэнбаатар гээд цэркахыг.
авч хам уу те. За яагаад юм тийм төвчтэй юу өсөл. Очвол бас манай хүн бас тийм амьдралаа бодлоо бүх юм мэдээд яваач. Би зөв араас нь зөв дагаал явчихвал. Окей. Тэгвэл хиний хилээж авч явах. За энтэй авч бас бастай. Fail. Fail. Бүги. За Ахмад байж баг. Ахмад уу? За яагаад Ахмадыг за шалтгаан байхгүй ч үгүй л. зүгээр Ахмад юм шүү дээ. Дөргөн Өглөө жоон дөрвөл. Тэгвэл ихтэй хоёрынхоор ерөнхийдөө нэршлийн царвч ямар хүн мэдээлэлтэй ямар хөө зөлөөс гараад ингэнүү туултай одоо энэ бодлоо. Мэргэжлийн зүрх одоо ингэ зөвхөн сагсан бөмбөгдөө анхаарад өөр нэг илүү дотор нь оролцохгүй зөвхөн тоглолтондоо фокусаа бэлтгэлтэй анхаарал. Тэгээ манай монголч бас янз бүрийн явуулсан ажил хийгээд бас бэлтгэлээ давхар хийдэг шүү дээ. Тэр олон жил амьдах шаардлага их санагддаг те. Зөвхөн сагсан бөмбөгөө тоглоод тэр мэргэжлийн гэж бодож байна. Ингээд яг тодорхой товч хариулна. Яг ер нь л амар хариуцлага гэсэн үг. Зөв яг бүх талтай. Мэргэжлийн бүх талтай. Одоо чинь ингээд бие авч явах хоолж унтлахтай. Тийм. Би яг би зүгээр сагстай үдэлсэн юм байдаг. Сагсгүй үед бол би зүгээр өөрөө гарган тийм яг юу дуртайгаа хийдэг ингээд салаард юм ер нь л яг гэхдээ яг юмнуудаа ингээд ялгаж салгахч болохоор амар яг сагстай үед яг амар ингээд фокуслаа тэгээд сагс дуусахаар бол тамаагүй тийм юу сагс би одоо өөрөөр амьдрал хэсэг хугацаанд нэг тийм ажил тэгээд яг буцаа сагс эхлэхгүй яг амар юм профешнл байдаг юм уу тэр нь бол хариуцлах юм да. Окей. За тэгвэл Монголын лиг юм шүү дээ нэг тамирчин дээрээс нь бүр постэр данк хийх боломж олдол хэний дээрээс постэр данк хийв. Нөгөө наад бүр шалаач. Тэгвэл баг козс чаддгийг бол козсыг постэр данк хийж байна те дээрээс нь. Тэгэх юм бол тэр бол Facebook баахан болно та. Тэгээ козс магадгүй бас жоо уурч магадгүй л зарчим болж өсч жоо ууртай юм талбай дээр лайв токс басаар уурт токс шүү. Тэр токс. Тэр бол токс. Аа. За окей козсыг юм байна. За зүгээр л яг юу үстэй төсөөлөл үстэй яа том ах гэж бодож. Яг л би өөрөө том ахын постэр авчихсан байхгүй. Одоо ч яг постэр шотришээ дагаар постэр авчихсан. Яг яасан юм бэ? Би яг том ах ингээд бүр ингээд half time ингээд бүр ингээд талбайн голоос ингээд яц бит хоёр ингээд яц. Би угаасаа л яг хоёр багм уртна юм чи би ер нь бол ингээд уртнаа заяа. Тэгээ зүгээр би яг угаасаа тэр миний дээрээс явах би мэдчихсэн. Би зүгээр яг аргач бүгд зүгээр ингээд яах вэ? Яач зүгээр лавр юм. Зүгээр ингээд яах вэ? Би зүгээр бод яг тийм контентыг гаргамаар байсан. Тэгээд нэг уртнаачаалыг үсэрсэн болоо. Бас миний хайлайт. Миний хайлайт шүү дээ. Тэр хайлайт хүмүүс зөндөл байгаа шүү. Тийм шүү. Тэгээ. Зөвхөн манай эхний хамгийн сүүлийн асуулт болохоор одоо дөнгөж анх сонирхож байгаа тийм жогтууд бааш тэ дүүнэр байгаа. Тэгэнгүүт хоёрын зүгээс хандж идэх зүйл одоо энэ иймэрхүү байл мэрэгчтэй болоход илүү төхөн байдаг шүү, илүү бас ойрхон байдаг шүү гэдэг таас юм. Багасаа эртхэн сагс тоглоод эхэлчихвэл бас давуу талж байгаа. Суурь нь хамгийн чухал гэж бодож байна. Тэгээд явандаа гээд ямар тасч ууштай таарах нь тэр нь бас чухал гэж бодож байна. Тэгээд тэр сонголтоо сайн хийгээл явах юм бол суурь чухал гэж бодож байна. Коуч яг үгүй байсан шүү дээ. Програм хамгийн анхны коуч нь яг ямар хүн байсан бэ? Одоо тэгээд ямар хараа байдлаас асууж зааж өгсөн. Амар баг гүүсээр гал тарсан. Хэцүү. Хүмүүс яаж ч гүүсээс харсан юм уу? Хэцүү өдрөөс. Мохаас хэцүү зурсамжийн сэдвэр ч юу. Окей, за гүйлттэй шим. За. Би болохоор яг амар юм өсөл ирмэлцэлтэй тэгээ дуртай байгаасаа л гэж хүсэж байна. Яг битгий шантраар юм уу те бүр ингээд тэгээ хортой шартай тийм өсөлтөгч зантай байвал илүү одоо тэгээд төвшмэжтэй юм байна. Тийм ингээд тэдс ингээд ер нь бас ингээд юм сайн үзээд ер нь яг өөрөө ямар байрлалд илүү тогломоор байна. Тэр байрлалын одоо хүмүүсийг хараад ямар хөдөлгөөн хийж байна те. Гэтэ бас яг Монголд яг мэргэжлийн тамирчин болыг гэвэл яг одоо яг системийн одоо яг тэр нөгөө Европ систем илүү сайн ойлгочвол илүү амар гэж би бол бодоод байгаа яг. Системээс уустай толгой байж чадсан.
Монгол салах боломжтой, илүү боломжтой гэсэн үг. Монгол хаачдаг л та ер нь л тийм. Гэтэ яг одоо сүүлийн дандаа ин гадаад мэрэгчлэнүүд ихээр ирж байгаа. Тэр хүмүүс бол угаасаа яг системийг суулгах гэж үзэн тэгээд яг хэдий чадвартайсан ч гэсэн яг ингээд систем энтер одоо нэг тодорхой хэмжээний юунууд авч дөрмөө тэднүүдийг ингээд тэрүүний яг хүссэн юмыг өгч чадахгүй бол одоо ингээд одоо өөрийг харуулах боломжгүй ч юм уу тийм. За дараагийн хэсгээр ингээд хурдан хариулж жиж өглээ. За давтгын хамгаалалт. Хамгаалалт. 3-ны шидэлтэн өсөд постер данко. 3. Kobe LeBron. Kobe LeBron. Майкл Джордан. Окей, Майкл. Kobe. За 3-2-ын zone defense өсөд бүр full court press уу. Zone defense амарх. Zone defense амарх. Уг амарх зүйл full court press одоо хэцүү. Окей, за. Full court press. Full court press. За тэгвэл хамгийн шилдэг багийн муу тоглогч байх уу эсвэл муу багийн хамгийн шилдэг нь байх уу? Муу багийн шилдэг. Муу багийн шилдэг. Мобагийн муу. Окей. Зөөрөөд. За тэгвэл тасалжуулагчтайгаа муудалцсан ч MVP болох уу эсвэл багийн тоглолтонд өмнөж үлдээ сэлгэн суух уу? Багийн тоглолт үнэч сэлгэнд. Багийн тоглолт өмнөж сэлгэнд. Байж байгаа ахад л дээ. За тасалжуулагчтай айгу муудалцаад MVP болох уу эсвэл багийнхаа тоглолтонд өмнөж үлдээ сэлгэнд үлдэх үү? Сэлгэнд байж юу. За түүс хожлын шидэлтөө хожлын плако. Ажлын ялгаа шүү. Хожлын шидэлт. Окей. За манай раунд 2 дуустал раунд 3. Окей, одоо раунд 3 тэгээд агээс шүү нэг тавьчихсан нэг биний хамсаг байгаа гурлаа таахад юм шүү. За окей, за хэлцгээ. За юм бэ. Миндэ хаа. Миндэ. За миндэ. За окей. Шууд үлцээ. За үлцээ. За. Окей. Бэлгэн. Таня бэлгэн. Oh shit. За. Боги. Баттай. Маркос. За. Санчаа. Санчаа. За. Того. Насах биза. Төг. Паска. Яа. Камбаа. Камбат. За. Би окей хэлээ. За. Пеги. Афо. Алтан. Оо. Fucking юм бэ. Алтан. Сэтгэв сүрөө. Алтан сүх. За. Гана. AK. Яа. Концепт. Yeah. Юм бэ. Бацалбо. Хаачо. Тэ. Ахмат. Чүс. Окей. Ахмат. Гитар. Зоо. Анд. Үнэстэй. Өрсөнөстэй. Анд биш үү? Сэглэн. Зайчаараа. Энэ ямар сонир андах. За окей. Оо. Биш та ах ус. Эсэсэн гэж. Сэргэлэн Батар байна. Тийм байна. Окей. За окей, одоо хамгийн сүүлийн раунд эхэлж байна. Тэгэхээр ингээд манай үзэгчдээс ирсэн асуултууд байгаа. Тэгээд хамгийн ихний асуулт болохоор за Монгол эмэгтэй краш байгаа юу? Үнэхээр яг байгаас нь хэлж болох бол хэм бэ? Хэлж болохгүйсэн ч болно шүү дээ. Краш байгаа юу? Баа. За. Жүжигчэн сансармаа. Хайртай гэж шүү. Тэс нөө юу ч та модель ариун зул гээд. Ариун зул. Би топ 3-ыг нэрлэж байгаа шүү. Дуусч. 3-р нь. 3-р нь байхгүй юм байна. Окей. Тэгээ одоо санамдч байна. За. Надад бол байхгүй. За энэ Тэвээсгүй байна. Оо. За окей. За гөрмс манаас үзэгчдэд ирсэн нэг асуудал болохоор хөрөд хоёрын мэрэгжлийн сагсан өмгч биш байсан бол үдийж яг хаана юу хийж ямар нэгэн мэрэгчлээ маш байх байсан гэж бодож байна өөрсдөө. Үнэхээр бодож байсан. Би яг багтаа юм жүжигчин болох хүсэлтэй. Тэгээд ингээд юм 4-2 ч юм байна гэхдээ. Тийм нэрсэн. Тэгээд ингээд үдсэн юм амар сайн дуурайж чаддаг гэх юм уу. Тэр жүжигчний ажил мэрэгжил байхаар. Гэхдээ мэдгүй нэг интэн нэг юм ямар нэг хасл хийгээл жоох. Окей. За жүжигчин. За. Би бас модель
гэж бодож магадгүй. Модель. Тэр модель бас багада жоо сорьч үзэж байсан. Сүүн хэцүүлээс та. Зүйл цаг цоглогод модель бас болж магадгүй л гэж. Окей. Тэгээд манай хамгийн сүүлийн мэдсэн асуудалгаар өөрсдөө ер нь хоёр үгээр тодорхойлбол маш хамжтайгаар сайн бодож байна. Хоёр би бол нэг үгээр л яах. Жок нэг Амар тааварлшгүй. тааварлш шүү дээ. Тэг. Окей. Тэгэхээр энэ окей тааварлш nice надад таалагдлаа. Cool guy. За. Окей. Тэгээд өнөөдрийн контент манаас таалагдсан гэж найж чинь хэлснээр энэ шингээс спорт тайпаар үзээд хэлгээд үзээрэй.